баатарханы үзэгчтэй өнгөрөх өдрүүдэд улс төрийн хүрээнд үргэлжлэн үйл явдлуудыг яг одоо та бүхэнд томилж өргөх гэж байна. Намрын чуулган завсарласнаас хойш намгүй байсан сөрөг хүчин эргэн ирж намынхаа үндсэн дүрмийг улсын дэд шүүхэд бүртгүүлснээр зарлалаа. Ингэснээр ардчилсан намын бүрэн шинжилэл эхэлж намын гишүүддээ олгодог баталгах нь хүртэл шинжлэгдэж байгааг намын дарга зохицгэрэл нь мэдгдсэн. Гэхдээ олон нийтэд ардчилсан намын энэ мэд дотоод асуудлаас илүү сөрөг хүчний хувьд хийж байгаа ажил илэрхийлж байгаа байр суурь нь хамгаас чухал юм аа. Үндсэндээ ард түмэн сөрөг хүчин шиг сөрөг хүчнийг үгүүлж байна. Гэтэл хүсгэд хясна гихчээр ардчилсан нам сүрчин мэдэгдэл хийхээс хэтрэхгүй байна. Тэр сүрхийн мэдэгдэл нь хэдхэн хоногийн настай байдаг нь бүрж хоржоонтой. Хамгийн сүүлдэл гэхэд намрын чуулган завсарлахын өмнө ардчилсан нам баахан улс төржиж 16 дэд сайдаа эргүүлэн татахгүй бол Зандан шатрын засгийн газрыг огцруулна гэж байна. Гэсэн ч төд удалгүй дэд сайд нарын асуудлаар Монгол Ардын намтай хамтарсан ажлын хэсэг байгуулж тагч болсон. Үндсэндээ энэ асуудал намрын чуулган завсарлахтай зэрэгцэн намжсан. Тэгвэл хаврын чуулган нээх үед энэ асуудал ахин амирах нэ. 32 гарын өсөг бүрдсэн дахиад огцруулахын тулд 64-өөс дээш гарын өсөг бүрдэх ёстой. Оны төгсгөлөөр чуулган завсарлах үе шинэ жилийн үеэр үндсэндээ гишүүдийн эрс бас жоохон хангалтгүй байсан. Нэг талаар нөгөө талаараа ажлын хэсэг бас тодорхой хэмжээний шийдэл гаргаж ажиллая гэдэг ийм шийд гаргаад ажиллаж байгаа гэдэг мэдээллүүд бас хийгдээд явж байгаа. Энэ дээр зохион байгуулалтанд ороод явж байгаа болохоор тодорхой хугацаанд илүү үр дүн талаас хаврын чуулганаар асуудлыг хэлцүүлэх нь зүйтэй гэж үзэж байгаа. Тэрнээс зарчмын байр суурь ягтаг хэвээрээ гэдгийг бас хэлье. Харин ерөнхий сайдын зүгээс үндэсний телевизийн шууд ярилцлагад оролцох үеэрээ дэд сайд нарын томилгоотой холбоотой асуудалд анх удаа ам нээсэн байдаг. Энэ бол улс төржил байдаг болохоос биш 16 хүний төсвийн зардал бол ерөөсөө энэ хэмсэн төсвтэй харьцах юм бол маш бага мөнгө 9.1 тэрбум төгрөг гэж бодъё. Дэлхийн бүх улсад орлогч сайд нар байж ажил явдаг. Жишээлбэл одоо 3 улсын хоорондын энэ бензин шатхуун, эрдэс баялаг, гадаад тулдааны хамтын ажиллагааны зөвлөлүүд дээр дэд сайдны механизм байдаг. Манай хойд урд төршөд 10 хэдэн дэд сайд, орлогч сайд. Ямар ч орлогчгүй боломж бол дэлхий дээр байдгүй. Ийхүү нэг талаас дэд сайд нар заавал байх ёстой гэх ерөнхий сайдын хатуу байр суурь, нөгөө талаас дэд сайд нарыг эргүүлэн татгих сөрөг хүчний шаардлага эрх хаврын чуулганаар мөргөлдгөн. Гэхдээ наана ингэж мөргөлдөж байгаа мэт боловч цаад талд нь аль хэдийнэ гар барьсан нь ойлгомжтой. Энэ дэд сайд нарын асуудлаар хамтарсан ажлын хэсэг байгуулснаас нь харагдаж байгаа юм аа. Эмд гагцхүү Зандан шатрын засгийн газрыг огцруулах хэсэг нь Монгол Ардын намын дараагийн хагарал хизээвэ гэдгээс л шалтгаална. Харин тэр хүртэл ерөнхий сайд Зандан шатар экс ерөнхий сайд оюун эрдэнийн хамгийн том алдааг давтахгүй байхыг хичээж байна. Иргэдтэйгээ ойр хэвлэл нээлттэй байхыг хичээж байгаа Зандан шатрын PR, Instagram-ын Reel, Facebook-ийн богино бичлэгээсээ хальж бүр подкаст руу орчихлоо. Ерөнхий сайдын энэ байдлыг иргэдээ сонсож, илэн далангуу үннээ ярьдаг гэж сайшаах нэг хэсэг байхад нөгөө талд PR нь хэтэрч хийж байгаа ажил нь гавихгүй байна гэх шүүмжлэлж байгаа юм. Аль аль нь үнний ортой. Ямар тааж гүйцэтгэх засаглалыг тэргүүлж байгаа түүний үг шийдвэр болж хэрэгжих хүчтэй. Эндээ ч хэлсэн үг нь нийгэмд хүлээлт үүсгэдэг. Хамгийн сүүлдэл гэхэд ерөнхий сайд үндэсний телевизийн шууд нэвтрүүлгэд оролцох үеэрээ ахмадын тэтгэврийн зээлийн хүүг бууруулах тухай ирсэн. Тэгвэл зээлийн хүү буурах боломжтой эсэхтэр Монгол анхны мөнгөний одлогын хараат бус гишүүн юу гэж ярьсныг одоо үзүүлье. Зээлийн хүү тогтоох асуудал нь банкны өөрийн татсан их усүр, дээрээс нь дотоод үйл ажиллагааны зардал, дээрээс нь эрсдлийн шагналтай бол юм холбоотой байдаг. Тэгэхээр тэтгэврийн зээл дээр байсан хязгаарлалтууд байхгүй болсонтой холбоотойгоор дээрээс нь тэтгэврийн зээлийн хугацаа нэмэгдсэнтэй холбоотойгоор банкуд бол эрсдлийн шагналаа өндөрөөр тогтоогоод тэгээ яг тухайн зээлийг хүчирч чадах иргэдэн авах бас юм хязгаарлалтанд явж байгаа гэж ингэж ойлгож байна. Тэгэхээр хэдийгээр 18% хүн өндөр гэж байгаа боловч яг хэрэгцээтэй тэр тэдгээр иргэдэл зээл авахаас биш энэ бол яг нийгмийн халамжийн бодлого шиг юм хатгаарсан хямд өртөгтэй юм зээл бол байх боломжгүй. Тэгэхээр банкны эрсдлийн шагнал нь өөрийн нэр нэмж байгаа. Тэгэхээр тэтгэврийн насны хүмүүс маань яг тэр тухайн хугацаанд бүрэн зээлээ төлөх магадлал боломж нь бол бусад зээлтэй харьцуулахад хамаагүй бага учраас дээрээс нь барьцаа хөрөнгө байхгүй учраас хөвөл харьцан өндөр тогтож байгаа гэж ойлгож байна.
Үндсэндээ эдийн засгийн нөхцөл байдал сайжирч, инфляц буурч, мөнгөний хатуу бодлого сулрахаас нааш зээлийн хөв буурах ямар ч боломжгүй байх нэ. Энд зээлийн хөв бууруулахад засгийн газар механикаар шууд оролцох боломжгүйч засгийн газрын бодлого ямар байхаас хамаарч зээлийн хөв тогтож байна. Тэгвэл хуульчлагдаагүй 70 татвар гэгддэг инфляцийг бууруулах эдийн засгийг сэргээхэд засгийн газар хэрхэн ажиллаж байна вэ? Монгол Ардын нам тасралтгүй засгийн эрх барьсан энэ 10 жилийн хугацаанд зөвхөн хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлтийн улмаас дундаж Монгол айл 7 сая төгрөгийн алдагдлал хүлээсэн байна гэсэн ийм тооцоо гарч байна. Үүний өсөд хамгийн их дарамт болж байсан иргэдэд. Тэгвэл 15 төгрөгчөөс 15-аа талиж исэн инфляц өнөөдөр 7.5% болж буурсан байна. Та худлаа хэлдэггүй энэ бол сагсанд орж байгаа 140 нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийн хязгаар. 2025 оны 4-р улирлын байдлаар инфляц 8 орчим хувьтай гарч байгаа шиг байна. Айл өрхийн сарын зарлага дунджаар 2.9 сая төгрөг гэсэн статистик байгаа. Ингээд аваад үзэхээр яг өнөөдөр 1-р сард нэг Монгол айл өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад яг адилхан хэрэглээтэй буюу идэдгээ идэж өмсдгөө өмсөхөд 220-оос 230 мянган төгрөгийн зардал илүү гаргаж байна. Зардал нь тэр хэмжээгээр нэмэгдсэн байна. Жилийн дүнгээр аваад үзвэл энэ 2.5 сая төгрөг болно. Гэтэл цалин тэтгэвэр нь энэ хэмжээгээр нэмэгдэж байгаа юу гэвэл үгүй. Тэгээ энэ инфляцийн гол учир шалтгаан бол Монгол улсын төсвийн бодлоготой холбоотой байгаа. Монгол улс түүхэндээ 6 тэрбум долларч валютын өс хүрж байгааг бол өнөөдөр 7 тэрбум доллар валютын өсөлт болсон. Харин хан шиг 4,000 төгрөг хөрөхжсэн 3,600 даваа талиж байсан ан өнөөдөр 3,559 төгрөг болж буурсан. Энэ бол төсөв гадаад худалдаа валютын бодлого, ер нь төрийн бодлого зөв чигт орч зэгцэрч эхэлсний бодит үр дүн. Монгол улсад төсвийн реформ хийх ёстой, төсвийн зарлагын оновчлыг хийх ёстой, төрийг илүү цомхон болгох ёстой, төр илүү ачаанаасаа салах ёстой. Эдийн засаг сэргэж байна гэдгийг зөвхөн бид дотоод тоогоороо бий яриад байгаа юм биш. Зандаш тарилаад байгаа юм биш. Энийг дэлхийн нийт үнэлж байна. Өөрөөр хэлбэл өнөөдөр Монгол улсын эдийн засгийг сэргэж байгааг олон улсын нэр хүн түхий ирээдүйн зэрэглэл тогтоодог байгууллагууд үнэлж байгаа. Ийхүү сөрөг хүчний зүгээс инфляцийг хазаарлах нь зөвхөн Монгол анхны ажил гэдэг хандлагаасаа засгийн газар салах ёстойг хэлж байлаа. За одоо бол засгийн газар Монгол анхнд тус биш, ус болж байгаа нь нууц биш. Засгийн газар төсвийн бодлогоо алдагдуулж байгааг Монгол анх засах гэж ажилтгаж бодит үнэн. За гэхдээ Монгол анхнд ч алдаа дутагдал байдаг. За дахаасан бүтцтэй ажилтгийн дээр мөнгө төгрөг хэвлэж тараадаг. За алдагдал нь 10 ихний төрхсөн гэд асуудлууд юм. За эдгээрийгээ засах чиглэлийг шинээр томилогдсон Монгол анхны ерөнхийлөгч наран цогтод улсын их хурлын дарга өглөө. 5 жилийн өмнө 400 хүнээр ажиллаж болоод байдаг байсан. Оронтоо нэмэгдсэн. Шаардлагагүй оронтоонуудыг одоо бууруул. Өөрөө сахилга баттай санхүүгийн. За хоёрд ерөнхий аудитор та энэ Монгол банкнд одоо нэг шалгалт оруулаа. Одоо үнэхээр алдагдал байгаа бол яг тодорхой гаргаж юунаас болсон санхүүгийн асуудал хариуцлага шаардлагатай одоо бүр шалгах шаардлагатай өдөр хуулийн байгууллагын шилжүүлэх хэрэгтэй. Үнэхээр тэр нэмэгц цамрыг өмг дүүрээ хэвлэлсэн бол энэ болгон чи ерөөсөө эцсийн ачааг нь иргэд л үрээддэг. Тэгээ одоо цаашдаа яаж энэ ханшаа барих вэ? Яаж энэ валютын нөөцөө хадгалах вэ? Яаж энэ инфляцийг зөвхөн хэмжээнд бууруулах вэ? Ард түмэн энэ одоо ачааг үлээлгээ боллоо гэдэг ийм л одоо шаардлагыг л их хурлын гишүүч гэсэн таныг томилогдгүй ярьж ирсэн. Ийхүү Төв банк нь өөрөө сахилга хариуцлагатай эмгэгцтэй байх ёстойг улсын их хурлын дарга санууллаа. За ингэж байж улсын ажил урагшлна. Нөгөө талдаа улсын ажлыг хойш татаж байгаа шимэгчид бол дарга нарын цүнхний компаниуд гэдгийг орон нутгийн удирдлагууд хэлж байна. За одоо альж аймаг суманд очисон баригдаж дуустдаггүй эхлүүлээд өргөсөн барилгууд хөглөрч байна. Эдгээрийн ард улсаас тендер авч мөнгө иддэг цаасны компаниуд юм. Тэд цаасан дээр төсөж тендер авдагаас биш, за газар дээр барилга барьж ашиглалтад оруулдаг. За улсын төсвийг өрн таран хийдэг эдгээр компаниудын ихэнх нь Улаанбаатарт байрлалтай дарга нарын шахааны компаниуд гэдгийг аймагуудын засаг дарга нар хэлж байна. За энэ тендер шалгаруулалттай холбоотой зарим эрхийг орон нутагт шилжүүлэх нь зүйтэй гэж үзэж байгаагаа ярьлаа. Улсын төсвийн хөрөнгө оруулалтуудыг орон нутагт ямар хэсгийг нь шилжүүлэх, ямар хэсгийг нь төрийн худалдаа авах ажиллагаанд байх гэдгийг бас тооцоо судалгаатай хандаач. Тэгэхгүй бол одоо нэг цүнхний компаниудад яриад байдаг. Энэ компаниуд орон нутагт очиод ажил хийхгүй одоо 10 жил гацж байгаач барилгууд байж байгаа шүү дээ.
Одоо манай аймаг дээр ихэд хайрхан суман дээр ихэд ингээд 7 жил гацж байгаа 320 хүүхдийн сургууль зөв 1 жилийн дотор барьж барилга одоо 7 жил бариад одоо гаццсан. Тэгэхэд орон нутгийн компаниуд үүнийг бол одоо хийгээд гүйцэтгээд хүлээлгээд өгчөж байгаа. Улсын төсвөөс хэрэгжиж байгаа энэ төсөл арга хэмжээг энэ Улаанбаатар хотод энэ төрийн худалдаа авахтаар бол зарлагдж байгаа шиг байгаа юм. Үнэхээр шаардлага анхахгүй аж ахуйн нэгжүүд ирэх юм аа. Уг нь энэ одоо жижиг шүжигийн ажлуудын орон нутг руу эрхийн шилжүүлээд өгчүүл яад юм бэ? Ядаж энэ орон нутгт үйл ажиллагаа явуулж байгаа энэ барилга барьж байгаа аж ахуйн нэгжүүд маань бас ажилтаа орлоготой байна. Тэнд бас орон нутагт ажиллаж амьдарч байгаа 5-10 хүн ч гэсэн ажилтаа цалинтай орлоготой болох юм аа. Энэ тал дээр бас ингээд анхаарч өгөөч. Бүхий л юмыг ерөөсөө ингээд наашин төвлөрүүлэх ийм бодлого бариад байна. Хариуцлагагүй ийм компаниуд очиод тэгээ 3 жилийн магадлангийнхаа хуулийг өгөө одоо би сайн мэддэг. Тэгээ магадлангаа нэмүүлэх гэж улсын төсвөөр нэмэгдүүлэх гэж явсаар байгаа цаг хугацааг нь авчдаг. Тэгэхээр энэ худалдаа авалтын юмыг орон нутлоо шилжүүлэх эсвэл хийж байгаа компаниудад одоо харж хсаалтанд оруулах талаас нь анхаарч ажиллаач гэдэг дээр нэг тийм санал байгаа. Харж хсаалтыг шадар сайд дор чанд сайд маань бол гаргаад энэ бүх тендерт оролцоод үр бүтээлгүй үн нөртгөө нэмэгдүүлсэн, үндэслэгөө ажилласан бүтээн байгуулалт хийгээгүй компаниуд харж хсаалт хийгээд худалдаа авах ажиллагааны газраас зарлаж оруулахгүй байх юм чигтэй ажиллаж байгаа юм байна. Ойр үед бас энэ худалдаа авах ажиллагааны газар худалдаа авах ажиллагааны төлөвлөгөөгөө оны өмнө батлуулдаг. Тэрнийг дахиж хянж идэж оруулах чиглэлийг бас засгийн газар дээр чиглэл өгсөн байна. Ийхүү аймагуудын засаг дарга нарын зүгээс төрийн худалдаа авах ажиллагааны газрын сонгон шалгаруулсан компаниуд ажиллаа хийдэггүйг амралтан хэлж байгаа юм. За барилга барина гэж тендер авчихад суурнаас өөр юм тавиагүй өчнөн олон жишээгч нэрлэлээ. Харин засгийн газрын тэргүүний зүгээс өнөөхөл компаниудын харж хсаалтыг гаргана гэх аль дээр үед ярьж байсан зүйлсээр амийг нь халлаа. Харин үүний араас засгийн газрын уруугаа харсан бодлого орон нутагт ямар доголдол үүсгэж байгаа тухай бас нэг аймгийн засаг дарга ярьлаа. Зарим аймагуудын хувьд бол нийгмийн даатгал татварын өрөндөө баригдсан энэ одоо дулаан хуваарлах төвүүд, орон нутгийн өмчт үйлдвэрийн газрууд 8-аас 10 тэрбумын өртөө болчихсон ийм хүнд байна. Энэ бол цаагаараа үн нэмэхгүй барьснаас хойш барьснаас болж энэ салбарт цаашдаа бэлтгэх боловсон хүчингүрт болж байна. Энэ салбарын хүмүүс маань өөрсдөө тэтгэвртэй гарч чадхаа байллоо. Зээл авч чадхаа байллоо. Яагаад тэгэхээр дандаа өртөө байгаад байгаа учраас энэ асуудал маш хүнд байна. За манай аймгийн хувьд бол бусад аймагуудын хувьд бол сумдуудынхаа дулаан хуваарлах төвүүдийг хоёуын шилжүүлсэн. Хоёуын ижил маш их үр дүнтэй аваад явж байна. Төрөөс 100-ны асуудал шийдвэрлэхгүй, шугамын асуудлыг шийдвэрлэхгүй, өөрсдөө шийдээд аваад ингээд явхад боломжтой болоод аятайхан жигдэрж итэл одоо үн нэмгүүтэй холбоотойгоор бас эргээд бид нар одоо болох буцааж төрд өгөх энэ асуудал бол хүндрэлтэй харагдаж байгаа. Энэ дээр та бас эргэж хараад нэг шийдвэрийг гаргах хэрэгтэй хоримтлагдсан асуудал. Энийг бол нэг өдөр нэг амсгаагаар шийдэх болцоогүй. Ягаад гэвэл яг энэ үн өсөлтийн энэ үед яг суур өнүүдийг нэмэхээр нийт инфляцтай нөлөөлөд ард иргэдийн амжиргаа үнийн өсөлтөнд нэрвж байгаа эдийн засгийн нөөцний унж байгаа юм эмзэг үед суур өнүүдийг нэмэхээр инфляцийг хөргөдөд зардал өсөд байна. За үнийн өсөлттэй бас зарим юм 5 дахин нэмэгдэж далиндуулж өсөж байгаа юм байна. Одоо эрчим хүчний үн өссөн нэг далиндуулаад барабдагтны үн эрчим хүчний үннээс суурьасаа 3-аас 4 дахин өндөр нэмэгдүүлээ явуулсан юм жишээнүүд их олон байна. Тийм учраас энэ жилийн үед энийг зэгцлэх зорилгоор юм шийдвэр гаргасан. Тэгээ өнийг нэмэхийн тулд эхлээд нөгөө суур язгуур өртгөө энтрүүдээ их зөв тооцож энэ дээр байгаа үр ашгийг нэмэгдүүлж дараа нь үн өртгийн асуудал ярихгүй болохгүй байна. Ийхүү аймгийн засаг дарга нар засгийн газрын тэргуунд асуудлаа ярьж шийдлийг нь ч мөн давхар санал болголоо. Харин ерөнхий сайдын зүгээс орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлнэ. За гагцхүү өөрсдөө бие даан хөгжиж орлого олж төсвөө бүрдүүлдэг байх шаардлагыг тавьж байлаа. За одоо нийт аймагуудын ердөө 3/1 нь улсын төсөвт орлого төвлөрүүлж байна. Харин үлдсэн аймагуд нь орлого олдог хэдийхээ олсон мөнгийг улсын төсвөөс татаа содлоор авч амжуулж байгаа юм а. Аймагуд байгалийн баялаг байгаа нөөц боломжоо ашиглан орлого олж орон нутгаа хөгжүүлэхийг зорж байна. Жишээлбэл Төв аймаг 2024 оны хүртэл улсын төсвөөс татаас авдаг байсан. Харин өнгөрсөн оноос эхлэн татаас авахаа болж улсын төсөвт орлого төвлөрүүлдэг аймагуудын нэг болжээ. За энэ онд л гэхэд 4 тэрбум төгрөгийг төвлөрүүлэх юм байна.
Цаашдаа бид нар Төв аймаг ганц аймаг биш, ерөн сумдуудыг бол бид нар өөрсдөө орлогоо төвлөрүүлдэг болгоо. Аж ахуйн нөхцөлөд бизнес эрхлэлээ дэмжээ, хобби хөвшлээ дэмжээ гэдэг энэ бодлогыг бариад ажиллаж байгаа. Ард түмний эсрүүцлээ тулаад тэрнээс айж ичдэг те за болохгүй юм байна гэдэг зөвхөн сонгуул бодож сонгогдохын төлөө бодож шийдвэр гаргаад байна. Тийм болохоор алсын хараатай бид нар цаашдаа аж ахуйн нэгжүүдэд хамгийн гол нь дэмжиж улс орон хөгжинд гэдгийг бүгдээ ойлгочих хэрэгтэй байхгүй юу? Харин Дундгой аймгийн хувьд жил бүр 20 орчим төгрөгийн татаас авдаг байсан бол энэ хэмжээнд жил ирэх тусам буурсаар одоо хамгийн бага татаас авдаг аймаг болжээ. За цаашид улсын төсвөөс татаас авахгүй байх хэмжээнд хүрч байгаа гэлээ. 25 онд татаас аваагүй, 25 онд улсад 1.6 тэрбум төгрөг төвлөрүүлж ажилласан. За энэ онд бол одоо юун дээр улсын төсөв дээр манайд 500 сая төгрөгийн татаас тавьсан байлаа. Энэ нь бол татаас авж байгаа аймагуудаас одоо хамгийн бага гэсэн үг. За өмнөх онуудаас бол бид нар одоо 40 дахин бага татаас авж байна. За ер нь бол тэр татаас одоо тийм шаардлагагүйгээр бид нар өөрсдөө төсөв бүрдүүлээд явах боломжтой болсон байна. Ийхүү татаас авах аймагуд ганц нэгээрээ цөөрч байна. Гэхдээ нөгөө талдаа төсвөөс татаас авахгүй бол өөрсдийн орлогоор өнөө маргаашаа арга цаах чадамжгүй аймагуд байсаар л байгаа юм аа. За үүний шалтгаан нь өнөөхөл уул уурхайгаа хуулахгүй, хөндүүлэхгүй гэдэг нутгийн иргэдийн хандлага юм. За хариуцлагатай уул уурхайг хөгжүүлчих хвэл эргээд ямар ач холбогдолтойг баталж байгаа хамгийн тод жишээ бол Өмнө Говь аймаг. Оюутлогоо төсөл хэрэгжиж байгаа Өмнө Говь аймгийн Хамбогд сумлал гэхэд жилийн 400 тэрбум төгрөгийн төсөвтэй. За энэ бол Хамбогд сум улсын төсвөөс татаас авч амжуудаг 14 аймагт бүгдд нь санхүүгийн дэмжлэг үзүүлээд цаанаа 100 тэрбум төгрөгтэй үлдэх хэмжээний төсөвтэй гэсэн үг. За яг үн шиг уул уурхайгаа төшөглөн хөрөнгө оруулалт татаж хөгжиж дэвших боломж бусад аймагуудад ч мөн байгаа юм а. Жишээ нь Өмнө Говь аймаг маань орон нутагт толгомдож байгаа асуудлаа орон нутгийн төсөв хөрөнгө оруулалтаар 300 тэрбум төгрөгийн төсөл хэрэгжүүлсэн байгаа юм 2025 онд. Үр хангай аймаг гэхэд бол 3 тэрбум төгрөг. Тэгэхээр асар их ялгаа гарч байгаа биз дээ. Тэгэхээр бид нар цаашдаа орон нутгийн төсвийн орлогоо нэмэгдүүлэхийн тулд энэ хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх. Жишээ нь манай Үр хангай аймгийн Баянтэг нүүрсний уурхай одоо нөөц нэмэгдсэн 100 гаруй сая тонн нөөц нь уул уурхай эрс соёлын зөвлөгөөр батлагтай явж байгаа. Манайх ч уул уурхай баялагтай аймаг. Иргэд олон түмэндээ төрийн бас байгууллагуудаараа дамжуулаад төрийн үйл ажиллагаагаа мэдээлэл зөв хангах хэрэгтэй гэл. Тэгээ энэ одоо уул уурхайн зөв зохистой үйл ажиллагаа явснараа аймаг орон нутаг цаашлаад нутаг орны хөрөнгө оруулалт бүтээн байгуулалт ард иргэдийн амьдралын бас нөгөө үнэлэмжинд яаж бодит үр дүн өгөх юм бэ гэдэг энийг л одоо тодорхой ойлгуулах хэрэгтэй. Манайх шиг газрын баялаг арвин улс уул уурхайг эсэргүүцэж байгаа нь хөгжлөөс өөрсдийн дураар хойш сууж байгаагаас ялгаагүй гэдгийг хэлж яллаа. Иймд гол нь хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх, түүний ач холбогдлыг танин мэдүүлэх нь чухал байна. За гэхдээ бас нэг маргаан дагуулсан асуудал бий. За тэр нь байгалийн баялагийнх нь үр өгөөж буцаад тухайн орон нутагт хангалттай хэмжээнд очиж чадахгүй байгаа явдал юм а. Манайх 2026 онд 92 оны 8 тэрбум төгрөг төсөлтэй. Эсрэгээрээ одоо улсын төсвөөс манай дээр 2026 онд нийт 28 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт тавигдчих. Тэгэхээр одоо уул нь бол орлого төлөвлөж байгаа аймагуудаа илүү одоо боломжийг олгоод бидаач хөгжих юм боломжийг бүрдэн гэж харж байгаа. Төсвийн нэмэлт орлого юмнуудыг олонгууд буцаагаад сангийн яамн дээр ирэнгүүт үндсэндээ тэрийг эргээд одоо нэмэлт орлогыг аймаг орон нутгуудад үлдээхгүйгээр эх жилийнхэн санхүүжилтээс ингээ гасаад суутгаад ингээд одоо буцаад аймаг орон нутгууд руу ингээ явуулаад байгаа маа. Яг ийм системээр явахын баг шийтгэл маягтай ийм үйл ажиллагаа болоод байгаа юм. Аль аймаг орлого их олж хөрөнгө оруулалт их татаж байна. За тэр аймгийг дэмжинэ гэдгээ засгийн газар зарласан. За энд аймагуудын хөгжил дэвшил өөрсдийнх нь хичээл зүтгэлээс шалтгаалгаар болж байна. Харин засгийн газар эрх зүйн орчноо илүү наривчилж орлого олдог байгалийн баялагаа ашиглуулдаг аймагуудад илүү ээлтэй болгохгүй бол тэд сэтгэл дундуур байна. Нийхүү нэг талд орлого олдог аймагуд олшрохгүй байхад за нөгөө талд татаас авдаг аймагуд цөөрөхгүй олон жил явсаар байна. Харин цаашид аймагуд төсвөөс гар хараад суух биш за өөрсдөө орлогоо олдог байх шаардлагатайг хаанаа ухамсарлаж эхэлснийг саяны ярианаас харж болохоор